Sky Media Hot Series багцтай боллоо. Дайсны хайрл. 100 дурсамж. Давталтын бүлэг. Вонгён хатан гэх мэт сэтгэл шингэж үлдсэн хуучны хитүүд мөн хамгийн сүүлийн зурлуудаар дүүрэн Hot Series багцад сар бүр шин зурлууд тогтмол нэмэгдэх тул багцаа идэвхжүүлж шилдэг кино зурлуудын ертөнцөөр аялаарай. Дурсамж 1988 10 жилийн хойно нэвтрүүлгийн бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Намиб цувралын бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Ахан дүүс олон ангид киног хэрхэн үзэх вэ? www.goplus.cg-ийн веб хуудасаар бүртгэлээрээ нэвтрэн данс цэнэглэх зэс рүү орно. Хүссэн багцаа сонгон идэвхжүүлээд нүүр хуудас хэсэгт байрлах ахан дүү зэсээс 7 хоног бүр нэмэгдэх шинэ ангиудаа хүлээн авч үзэх боломжтой. Кино урлагийг дэмжигч Sky Media Corporation. Юусэдэн бич чигсэдэн. Яагаад нэг чанаас үзье биш үү? Та. За. За сайн уу хүүхдүүдээ? Аав нь гэртээ байна уу? Байхгүй. Аа нацгах хөврөлцөө. Аа? Нацгах хөврөлцөө. Хүйст. Дүрцээ. Биш үү? Эхнэр нь төрөх гэж хахад толоос өвч байдаг. Хин бас байдаг. Болчтой аа. Баяра авалтаа.
За. Боинтаоныг мондан дагна. Бузартай та нарыг гэл дагна. Том юм аа. За, тэрөө орхон. Лацга. Хайсаас. Сүхэ. Давсан гол. Баяра. За, эзэн орсон. Хэдүү? За, 2. Холгонаах тааш том юм аа. Эхнэр нь төрөх төгчгсөн тогоо шиг том гэцтэй авах тоглоо. Мань хэдийгээ дахин хожоод л жоо өвгөө аваад байл та. Яах вэ, аа? Эхнэр нь төрөх гэж байхад хөдөр тоглож болохгүй гэсэн хууль хаана байна вэ, аа? Тийм биз дээ. Яах вэ? Эмэгтэй хүн бол төрж л байдаг шүү дээ. Гэртээ ганцаараа надаар хижээлэгдэх хүн ганц хүүхэд миний оролцоогүйгээр өөрөө нэг төрүүлчих чадах л байдгүй дээ. За, яваарай. За, бүнд. Та чуг нь манай энэвд авахгүй сайхан хүүхнийг авч сууж байгаа. Арай хэтрүүлээд байгаа юм биш бах. За, хос мортой хонгорын шилээр давнаа. Би ч болоод байна штэ. Залуудаа болоод байна штэ. Царайлаг бол царайлаг. Туруулаг бол туруулаг. Хангай мог шиг хачин сайхан юмтай явна шүү дээ. Ма хаач байхгүй мондөр. Өгөөд гараа. За, яг ахрлаа. Яа, баяраа гарна штэ. Ой, тэр ч амар цай үзүүлгүй. Залбирах чий тэр. Эмбэ. Сайн байна. Сайн байна. Болгоноо агалаа. Дотор байгаа. Ашгүй. Орч. Юу хийж байгаа юм бол? Юм яриас суучтай. Арх ууц юм шиг. Гүг. Эхнэр нь хөрөх гээд үндэ явцаа. Тэгтэл нэрээ ингэ сууж идэв нэрээ. Ингээ явц юм. Тэгсэн. Төлөв ороод оч. Гүг би өөрөө дуудъя. Байсан. Таны ийм үед ингэ тоглоос сууж идэв. Эхнэр чинь төрөхөд хэмлээ явчих. Төрөх гэж байгаа хүн чинь төрөх хэмлэг явж л таараа шүү дээ. Ямар анхны төрөлт биш дээ. Сүртэй штэ. За, төрөө. Явъя л таахаа. Босооч дээ. Та ууган хүүгээ төрөхөд нэг эцэг хүн шиг байсан. Мегаг төрөхөд та яалаа? Имлэг дээр сохтуу хичээл агсанаад байсан. Хоёр багаар төрөхөд та яасан? Бүр имлэг дээр үзэгдээчгүй. Та босолтоо явъя л да. Эмчнэр хожуу төрөлгээд эрсдэлтэйг анхааруулаад байгаа штэ. Явъя л да хаа босооч дээ та. За. Долоог модогнаа, долгорыг ир даган. За, явал та. Явъя л да та. Ай. За бити аз үргэж гэдэг. Яс ядаргатай. Зүгөө. Босолтоо. Алуу та одоо яв. За. Тэгээ чи хэдний дараа өнжигч үгээд. Та өглөө цус дөндөл гарлаа штэ. Одоо яв. Тэмээд яхаа юу яа. Юу яа. Дараа тоглож болно шүү дээ. Тийм шүү дээ. Та хэрэглэгүй явчих. За гарч штэ. Та болжооч дээ, огчооч дээ. За, өнөөдөр алганаач. За. Мөнгө хөрч яа. Баяр. Шинэ хүүхдтэй болоод зодныг самралтын өдөр байлээ. Тийм ээ манайхаа? За баяр. Баяр та олгоноо. Танаа ихч чи одоо тэхээс тэгж байгаа юм шиг амралтын өдөр төрөөд байхтай яах вэ? Тогоо шиг том гэцтэй ихч маань төрөх гэж өвдөөд
Өөрөө энэ хүртэл атгаад ирсэн бахад та амралтын өдрийн тухай яриа суугаасаа ичээч. Яас ичдэг юм бэ? Гомдмор. Зүгээр. Хөдөлгөөнтэй байвал төрөхд амар гэдэг үстэй. Яа нэг чи өөрөө нэг төрж үзээгүй юм шиг. Алгасан ч болж одоо ингэж харж байгаарай. Амархан төрн заяа. Хөш холгонаа. Чи ингэхэд одоо энэ гарч байгаа хүүхдийн нэрийг бодсон уу? Тэг бодож зүгөөд авах юм юу гэдэг. Өнөөдөр чинь ням гараг. Тэгэхээр нямаа гэж нэрлээ. Чи нэр мөн амар хүн шүү. Нөгөө даваа гарагт төрөхөөр даваа хүүгэд нэрлэж гэн. Мегмар гарагт төрөхөөр мегмар хүүгэд нэрлээ. Тэгээ октодоо болохоор лавгма, пүрвма. Одоо тэгээд нямаа юу? Ер нь тэгээ сүрмаа минь гоё сайхан нэртэй явлаа гэдэг штэ. Сайн сайхан явуулсан чаалаа. Муухай нэртэй байлаа гэдэг одоо муулснаа л манай хүмүүсийг хар. Яг л уу үсттэй. Тэгээ одоо жишээ нь би байна. Одоо би ч одоо хулгын жил төрсөн гэж байгаа. Тэгэхээр энэ зэрэг манай аав надаа хулгана гэж нэр өгчихгүй юу? Тэгээд тэр нэг сүрхий боловсралтай хүмүүс нь тэр нэр мэрээ бодож толгоогоо өвтгдөм байгаа үз. Боловсрал над мэднүүд яах вэ? Тэрийг бодож идэг юм ямар хэрэг байна? Илүү зэрэг. Сурмагч ихчиг аль түрүүн төрхийн орон дээр гарлаа гэсэндээ яагаад дутаад байгаа юм бол? Харин гайгүй л үү дээ. 5 дахь төрөлт юм чинь яавал гэж дээ. Тэгээд гайгүй тий. Соёлмогийн гэрээс хүн байна уу? Байна. За, соёлмо 2 хэл 1 зөв хүүтэй болсон шүү. 2 хэл 1 зөв. Тийм ээ. Ой, соёлогч. Гүч одоо хүүхд яасан гинэ? Ой, эцэгт нь хүүхдийг харуулдаг юм уу? Танаа хүүхэд дотоо төрсөн. Эмчин хяналтанд байна. Та түр хүлээж заа юу? Дотоо төрсөн гэж штэ. Та одоо ихчийн уух идэж юмд нь анхаардаггүйсэн юм хаашаа. Яагаад ийм баг жилдээ хүүхд төрүүлж байгаа юм? Би яасан? Би зүгээр байдаг бүхнээ л өгсөндөг. Би ямар хэвлээд тэрийг чинь боожуулаа юу? Яста нэрээ. Өгсөндөө уурлаад байгаа юм. Та чинь гэрийнхэн хамгийн өнгөтэй өддөг ичдэг хүн биз дээ. За яг. Тэгэд их хүүхэд хоёр төрсөн л болоо. Тэг гэртээ гаргасан ойнод тэг тэнхрүүдэд авна шүү дээ одоо тэгэр. Тий. Ямар ч жоох юм. Хата юу жаа? Хоол хийж гинөө. Би садгалан байна уу? Энийг зөрчихсэлтэй. Тэгтээ бил ундрал да. Би идэхгүй. Мига. Наягнууд байгаа хот. Яй. Яна, тус. Эмчээ. Хүй. Энэ эмч сувлагч нар гүйлдээд байгаа юм. Зүгээр байгаа. Тэр нөө аваа тий. Амны хэлэхгүй гэдэг. Үгүй энэ төрсөн хүний цайшуулыг авахгүй ингэж удаана гэж байх уу? Яасан шай бэ? Ядж яхад нэг хар хилэнтэй. Яа та нэрээ. Гайгүй илгүүдээ мэдөө. Хүүхдэн төрсэн юм чинь битээ сандаа зов заа юу. Тэгээд ч манай хүн чинь хаа байсан тэр хол гэрээсээ өөрөө алхаж ирээд эмдэг төрчихөж байгаа хүн чинь хэр оргийн эмийг даваад гарнаа гэдгийг бүр гадны хүн бие мэдээд ах чинь энэ ах чинь тэгээд л санаа амар сууж байгаа нь аргагүй штэ бас тий? Яа штэ. Гадны хүн гэдгийг мэдчих шиг дээ. Нэг мэдсэн чинь бүр эмгэг дээр хүртэл дагаад ирсэн ямар нэр өгөхгүй ч гэх шиг.
Чи зүгээр өөрийгөө л хийчээ. За юу. Хөө өртөө. Өөрийг нь өмөрч хэлж явах чинь өөрийгөө хийчих гэх шиг. Тэгж ярих юм бол чи тэр тогоон чинээ гизтэй ихнэрээрээ хоол унтыг өдөр болгон хийдэг нь хувц хунараа бэлдүүлнэ. Стэнэрээ соёлоо тэгж ярих юм бол гэрт орж юм гадаа гарч ир болж явдгийг хамар хашааны би мэдгүй л өөр хэн мэдтий энэ арчаагүй би оторсон бэртгч юм чи зүгээр өстө. Яг тэгж байгаа өөдгөө шүү дээ. Би зүгээр ихнэр хүүхэдтэй халамжтай байна уу? Халамжгүй байна уу? Чамд ерөөсө пад байхгүй. За юм. Чи үтэр амьдраагүй шүү. Юурөө би чамтай ямар ч ир хүн байсан гэсэн чам шиг юмтай амьдрахгүй заа юу тэгж ярих юм бол би нэрээстэй соёлыг өмнөс бүр харамсаад байх юм аа. Тийм сайн хүүхэн, тийм сайхан хүүхэн бижиж яа чам шиг юмтай насыг барнаа нэрээ. Үнэхээр бэртгэж чи нэрээ. Сүрмэ би ч нэг юм хэлчих үү. Нөхөр чин ямар азар эрт өнгөрөөв вэ? Тэгээгөө бол ийм хэл амтай энтэстер зовх байж. Пүү чи нэрээ. Булгана ямар муухай амтан бэ? Хэвээ миний нөхөр үйлдвэрийн осолд ороогүй болсон бол заа юу шилдэг ажилтан байсан. Сайн хань байсан. Сайн аав байсан заа юу. Чамаас бүр 100% хэдэн 100% илүү сайн залуу. Яс өөдгүй энэ чи. Би юу штэ те буйтай хүн тулдаад ингэж урт удаан амьдэрч байгаа байхгүй юу? Яачтэй та одоо ямар муухай бэ? За сурмагч. За сурмагч тань бай. Нэмлэг дээр байж. Гэрх байна уу? Байна. Яасан? Чудо? Лида. Ингэж хэлэхгүй шүү дээ. Сайн хийчихсэн. Гэт. Хүүхдүүдээ болох байлаа. Ээж нь би муудад нэмжиг рүү явцгаая. Яа хүүхдүүдээ. Зайлуу хурдлаараа. Яа. Хурдлаараа гүгэй. Хийж хүүхдүүд чирээд иж байгаа юм байна. Одоо орж иж хоол идтээ. Таад ч гэсэн орж иж хоол ид. Өвчт байна. Энэс өтөрхэд байсан бол. Нэмсгэлсэн зурагч руу энэ ороогоос явчих гэж.
Наа зургийг чинь их чи чинь дагуулж яваад авч үлээ. Ингэж хэлгээ чинь мэдсэн бол инээлэгдэг байж л дээ. За, таад бас хоолт. Ивидээ нийлгамт. Иймэрдээчээс хагцчих гэж. Ээжгүй болснооч битгэхгүй яасан ч хатуу хорог бовт. Ээж дахиж гэртээ ээжээж ирэхгүй юм уу? Битээд миний өгтөд битээд хараа. За, гарч уйл. Би яваад гараа та. Ивидээ гэж. Йой. Өрөөднөр юм аа. Ихсэн өмчөрсөн энэ хитэ хөхтөд яана. Та тайван байл та. За тавшир. Аав нь залуухан хүн юм чинь дахиж хүнтэй суугаад энэ дүүхтүүдээ ээжтэй болгочих байлгүй дээ. Амаангаас энэ олонтож ханилын сүнгээд хин ирэх юм бэ чи бодоод үзэлтэй. Чаавс. Ямар ч хүн байсан яадгийн. Хөдөөний хүн байсан ч яадгийн. Энэ эдлээжтэй болж юм л тий. Хөдөөний байхдаа яадгийн. Хөдөөнийх ч гэсэн 4-5 хүүхэдтэй хүний ээж үлэн чи тийм амархан юм уу? Хэцүү шүү дээ. Тийм үү. За, үегчээ. Түрүү энд нэг хүүгээ дагуулсан аюудас өндөр залуу байсан да. Тэгээд ягаа. Тэр залуу нөгөө хүргэн дүнмэн үү? Тийм. Талигчиг амьд сэрэн бахад хамгийн их тусал дэмждэг нь тэр байсан шүү дээ. Би хар дандаа орж гардаг гэж би зөндөө сонсч ирсэн шүү дээ. Айгуул ихчтэн санаардаг гэсэн юм болов. Аа? Та бодоод үзэлтэй. Өөрөө их нэртэй. Тэгээд нөхөртэй айлаар ингээ байн орж гараад юм гэдэг чинь. Худлаа! 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 Одоо та энэ дээл санаа тавиулж тээ. Өтөж жоохон байдаг. Янтах. Игч чинь ингээд биднийг орхиод явжлаа. Миний хувь тавилан ийм л байж. Бич ийм хэцүү тавилан туулах заяатай байж тээ.
ч минь харин тавилан мод байсан юм шүү. Сайхан ч өндөрч чадсангүй. Тийм бай. Над шиг заяа муутай нийлж аз жаргалтай сайхан амьдарч чадсангүй л дээ. Хана түшигч бол яах вэ? Дээд боловсралтай, ажил төрөл сайтай, цалин мөнгө сайн авдаг. Тэгтэл миний байж байгааг. Манай хүн яах вэ? Амьдралын төлөө гэсэн тэмцэлтэй. Амьдралын төлөө л хүн. Миний амьдрал яах вэ? Та харин энэ хүүхдээ 2 хоногийн дараа эмнэлгээс гаргаж авахаа мартчихва. Ой. Хүүхдүүд орондоо орчлоо. 2 баг нь унтцсан. Өглөө эрт ээлжийн ажилтай хоёлаа ингэж хөдлөх үү? Тий. Одоо. За, би гадаа хийчээ та. Баяртайх. Би энэ дэлийг авнаа. Наад ч одоо охиноо тусна гаргахад нь өмсөж явуулна гэдээ олон жил хадгалсан юм байхгүй юу? Ганц өнгөтэй зүстэй юм штэ. Пүргмаа лавгмаа 2 удаа хидтэй билээ дээ. Жаахан штэ. Тэр хоёрыг тусдаа гартал энийг хадгална гэвэл үчрээд муудчихна. За, ав. Авах юм байвал чи бүгдийг хуу амаад яв. Аха. Та хамгийн сайн доргоор. Нороогоор. Төшөөгөө тойр. Тэнд дөрөв нэмэрлэнэ. Нэгэнд нас орсон хүний ч одоо сайн муу давуугаар орох нь ямар ялгаа вэ дээ? Төшөөгөө тойр мөнгөний өгчихнө. Та харин хамгийн гол нь хамгийн сайныг авч хараад тхүү. Амьдд нь идлүүлээ хүчгсэн. За, би та нараас нэг мөнгө төгрөг нэхээ юу? Аль эсвэл игч чинь амьд сэрүүндээ намайг ингэж ороогоорой гэд захиад хилцсэн юм уу? Яас их мөнгөтэй? Өдөө мөнгө өгмөр байл өгөл дөө өг. Авъя. За тантай ерөөсөө яриа нийлэхгүй. Имлэг орчоод ирдэг шиг харж амраа. Эгчт минь хуучирч муудсан хэдэн хувцас. Ээжээс минь үлдсэн. Энэ хэсвэр гилтах юу ч байхгүй. Харин энэ дийлэн авна. Гэж ята хар шинээр эмлэг орж үлийгээ хийх гээд байгаа юм. Хүүхдийн чинь нэргий. Ээж нь үгүй болсон ч гэсэн
Үрчин үлдсэн штэ. Та харин хүүхдээ гаргаж авахаа мартваа. Энэ хүргээ ах нэрээ. Яста муухай юм аа. Эмнэлэг дээр хүүхдээ авахгүй гэд маргаа зогсож байгаа юм да. Тэр бас их чиг хөдөөлүүлэхэд яалаа. Хамгийн сайн торгыг аваарай гэд мөнгө өгч хахад гуцны өнгө хуулаад орооцсон байгаа юм да. Яста ичдэггүй. За тэгээ өгсөн бол өгсөн л үсттэй. Олон нэлх нойтон хүүхдтэй үлдэж байгаа хүнс хоол ах байлгүй дээ. Гэхдээ тэр хүн үр хүүхдийн төлөө байдаг бол би юм ярихгүй шүү дээ. Тэр мөнгөөр өдөр шөнөгүй арх уугаа тоглоом тоглодог хүн. Гомдмор. Яагаад юм бэ? Санаа зовоод явах дээ. Тэгэл орхиж байгаа. Чи дандаа яаж ингэж сэтгэл амар байж чаддаг байна? Гүн орхих асуудал мөн үү? Хүн ийм муухай байж болдгийм үү? За зэрэг унтж амраа та. Нааха. Ой. Эмнэлгээс таныг дуудаж ийн хурал гэсэн шүү. Үнийг би даваа хүүгийн аав юм байгаа. Хичээлээс нь чөлөө авах гэсэн. Даваа хүүгийн аавь. Би таныг огт харж байгаагүй ах юм. Аргач юу л дээ. Дандаа даваа хүүгийн ээж нэрдэг байсан юм чинь. Би нэг тийм засварын газар ажилт юм аа. Өдөр болгон завгүй. За ойлгомжтой. Та яг ямар хэрэгээр чөлөө хүсэж байгаа вэ? Үгүй манай ихнэр төрхийн хүндрэлээр хэдхэн хоногийн өмнө өнгөрчлээ. Тэгээд шинэ дотоод төрсөн хүүхэд нь эмнэлэг дээр байгаа. Тэгсэн чи өнөөдөр эмнэлгээс утас зохиод ирж аав гэдгийг. Тэгээ одоо дүүгийн тосч авахгүй би одоо энэ бүх хүүхдүүдэд цуглуулаад явж байгаа юм байна. За одоо тэгвэл тэхээс давах уу? Энэ боцог намаа гараад. Төрөлөлтэй. Явж ядаад тах. Би хичээлтэйсэн шүү дээ. Ямар юм нэ чи хичээл. Зүгээр л дагаад яв. Хааш явах гэж байгаа?
Манайх төрөх имлэг ботхоос биш, асрах газар биш. Та чи яасан хүний үг ойлгохгүй юм бэ? Нөө чи ч одоо амьдрал ойлгодгүй яасан ааштай хар адсаг бай. Та хэнийг хэлээд байгаа? Чамаа хэлэхгүй өөр хэнийг хэлдэг? Өөрөөсөө эхийг наалж хайчаад одоо энэ хүүхдээ аавгээд ах юм. Чадахгүй. Би одоо наад хүүхдийг чинь юугаар хаалгах юм? Намын бицэн урлагийн бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Би тантай марахгүй байна. Таны хүүхдийг чи та өөрөө л авна штэ. Гү чи энэ харда тэр энэ хүүхдүүдийг би тэжээж ядаж явах чинь дахиад нэг хүүхэд нэмж өгнө гэж юм яриад ах юм. За олон юм яриад байлгүй эндээ байж болсон юм чинь наана аваад үлд. За алуу явцгаая. Би наатга 50 алттай. Алуу яв. Хөдлөөч. За энэ юу болоод байна? Дарга. Энэ хүн хүүхдээ авч явахгүй гэдэг юм. Тэгээ яа гэв? Сайн байна уу та? Уучлаарай. Би ийм юм болно гэж бодсонгүй л дээ. Би зүгээр нэг ажилчин анги ядарсан хүн. Одоо ингээд та нарын буйнаар хань жилгүү болж үлдэж хоцорлоо. Та энэ харж байгаа үстэй энэ хүүхдүүдийг. Би одоо энэ хүүхдийг ингээд нэмж авч чадахгүй. Уучлаарай энд үлдээл. Яадагсан ч юу. Өөрснөө мэд. Яасан? Яасан миний хүүхдүүд? Ой, нялхаага яасан? Явдаг гавч. Оо мэн. Наваач. Гүгөөч. Түргэл. Тийш очоод. Цоо. Чи тэгээ миний сургуулсныг олсон уу? Олдож илээ вэ? Хэн ч байсан. Ойлгосноо. За би бодчих заа юу. Алуу. Хүү хаа вэ? Яасан муухай хүүхдийн? Ивэдээ. Минэрэ хулганагийн хүүхэд ийм муухай хүүхэд байх гэж. Ивэдээ. Өрөвдмөр юм аа. Төрөнгөтэй л ээж өг. Гэхдээ сайн аавтай байсан бол ээжгүй байсан ч хүн болчихно үсттэй. Гэсэн чинь тэр аавынхын дайгаа байдлыг хартаа. Аригчин, мөрөөдөө тоглоомч бүр ахын малхас бүтэхгүй. Яаж хүн болно те? Нэг ялах юм. Тэ? Тийм хэцүү аавтай тийм биз дээ.
Сүн сүдэр шиг сүт ичээд хүн айлгаа хийчих юм. Үлийг ээж наанаа зогсчээд. Дүүгийн имлгээс өгсөн найрал төгсгөө дууссан. Та нэмээд аваад өгөөч. Нэмээд аваад өгөөч шиг. Зоргоороо юм ярих юм аа. Чи ерэн сүү ямар үнэтэйг мэдхүү? Хойроос үнэтэй хүүхдийн сүний үйлдвэрээс Шингис авч болдог гэж сүрмээ авч хэлсэн шүү дээ. Сүрмаа л гэх юм. Гэхдээ тэр нэг хүүхэнд манай гэр бүлийн дотоод асуудал ер нь ямар хамаа байна аа? Дандаа нэг илүү үгэлж явах юм. Сүү авах мөнгө байхгүй. Инг тэр бор цайнд чимэг хийсэн чихэр хийгээд угчиж. За тэгээд өгөхдөө халуун хүүдний үзээрээ тэнэгээ ам хамрын төлчв. Тэгвэл дахиад нэг эмлэг домлогоор явах юм болно штэ. Ойлгосноо? За. Тэнгэр оноо. За. Зүгээр цааш шүү. Шигчтэй зөв нэмээд л. Чистай гол. Тэ. Ийм жоохон амжилттай. Тэгээ чамд хурчин бусдын барьцаад эхэлт юм байгаа зү? Би уухгүй. Зүгээр л харсан. Хамгийн бага нэж хамгийн ухаантай шүү. За яа. Битээр хичээлд явлаа. Битээр хичээлд явлаа. Хоёр дүү өчигдөр хүүхдээ уйланд сайн унтж чадаагүй болохоор одоо унтж байгаа. За яв. Аав нь ажилтаа штэ. Давах уу? Би ажиллаа яах юм бэ? Давах уу? Хой давах уу?
Савгма! Турма! Савгма! Үрнэ. Тэгсэн юм аа. Сүрмаа. Сүрмаа. Ой чуу. Сүрмаа. Сүрмаа. Яагаад хар өглөөгөр хашгичаад яваад байгаа юм бэ? Өглөөний минь сүрмаа минь хонгор минь. Яса. Би энэ хүүхдийг ямар эмэгтэй хүн биш яаж харж чадах вэ? Манай хоёр хүүхд хичээлдээ явчлаа. Би бас ажилдаа явбаар байдаг. Би чинь чамаага нинжин сэтгэлтэй болохоор нэг юм гоох гээд. Яасан чи? Гадны хүн байж ээж бусдын хэрэг битгий орооцолтой гээд байгаагүй лөө. Тэ одоо нөгөө хэрэг нь болохоор өөрийн хүн болцоход. Хэрэггүй болохоор гадны хүн болцгоо тий. Чи хэрэг дураараа шүү. За, уучлаарай да. Яг буруу зүрх чинээс ярьдаг штэ. Энэ хүүхдийн 2 өдөр хараад байна штэ. Тхүү би чамд хөл шангийн өгнө. Тхүү. Алуу. Оо хөрхийдэ нэрээ. Ийм итгэвтэй болсон энэний бурууч гэж юу ах вэ? За яг 2 өдөр харъя заа юу. Тэгээд чи 2 өдрийн дараа өөрөө яхаа мэд амтаа ах дүүсээс асуу. Би нөгөө хүүгийн минь хориг болох гээд маш их завгүй байна. Тийм. Тий. За хүүднээс та баяр хүргэе. Йоо тийм үү. За тэгвэл өстой би өстой том баяр хүргэе. Бүрстэ бүр амар. Энэ ямар одоо яагаад ингэж нэг юм тоны муутай жижигэн болчихъя вэ? Чи нэг сүү мөгийг авсан юм уу? Би даваа хөөд сүүгийг ханаас авахыг зааж өгсөн шүү дээ. Тийм. Чааваа за би аваад орто. 2 өдөр шүү заа юу. 2 өдөр. Юм их баярлаа. За их баярлаа. Алтан хөрш минь. Уцчих. Дааху. Дүүнэрээ аваад гарч. Аав нь ихчтэй нэг чухал юм яриад. Чиж бараг. Мэдж байгаа л та. Ахаа энэ хөвөрөө байх юм бол ажиллаж байхгүй. Цалинж байхгүй. Би тэд өлбөрч өгөх юм байна. Тэгж өгөхээр муу хичээч үлдээсэн хэдэн хүүхдэд дагуулад бүгдээрээ боомж өгсөн дээр. За. Та над боомлж хүн гэдгийг яриха болж үз заа юу. Та одоо хичнээн удаа боомлоод өгчвээ. Таны над өхөн гэж ярихаас ч бүр айхаа өнгөрсөн. Талтгич идэв. За.
чухал юм. Юу юм? Хэлхээс жоохон санаа зовоод байна. Ичмээр. Хэлэхээ дуутуулсан юм биш үү? Шулуухан хэлээд их. Чи нэг төрсөн ихчигээ бодоод энэ нэг жоохон амьтныг өсгөд өгчд. Юу яриад байна? Аа? Би тэгэд өөр хэнийг авах юм бэ? Чамаас өөр хүн алга. Гөө хэдийгээр муу ах чинь дутуу 30 амьдралтай ч гэсэн Нямат хоёртой хэдэн цаас өгнө. За та дандаа л дутуу 30 ядуу зүдөө амьдарч байгаагаа ярьж ах юм. Гөө тэгээд штэ ах нь штэ яг хэлснээр сар бүр яг мөнгө амснараа өгөн заяа. Мартахгүй. Та тэгээ яг хэлсэн амтаа байж чадах юм. Чадлагүй байт юм бэ. Би штэ чиний бодсон шиг бас ч нэг тэгж ичгнүүрээ илгэндээ наацсан ичгүр сонжооргүй амтан биш шүү. Тэгэхээр мэд юу яа. Өнөөдөр ингээд аваад явж байгаа. Одоо юу? Гэтаач би хараад түшигтэй хэлж ярьж болно үсттэй. Гүчэд юуг нь яриад дийдээ. Чи өөрөө л мэдэхгүй юу? Өнөөдөр маргааш хоёрын хооронд ялгаа юу вэ? Хичээн минь мах цусны тасархай. Эцэг амьсгал хүртлээ энэ хүүхдийн төлөө байсан юм болохоор би өсгөд өгье. Парта байшин жинтэхгүй түшиг хахихаан дэргэд боловсралтай сайн хүн болж өссөн тийм ээ. Амраа миний хүүд өгжин авсан уу? Авсан. За. За чи минь нэг манада хөргөн ахтаа нэг станаараа ач буйнаа хайрлсан алтан гадсан од шиг байх юм да. Уул усны ойр ураг садны холно гэж таны талархсан сэтгэл байхад л хангалттай. Та ахиж надтай гэр бүлийн асуудлын тухай ярихгүй шүү. Ярихгүй. Ах нь өстой яг хэлснээр сарын цалин буугангууд нь цагтаа мөнгө төргөө ахаж явна. Зэ. Ээж, энэ үлдсэн байна. Авчих миний хүү. Оо. Даах их чинь нэг гэрээ цэвэрлээд баахан даавар хууны өөдөөс сууч нойтоо хувц гаргасан. Тэгэд нөгөө энэ нямаад нэг жоохон баривч хийж өгд юм уу гээд миний хөдөөгээ аваад манад ороод ирдэг хөө. Цааш ингэртэй байхгүй байгаа. Хайцээ. Түшиг ахын дөргөлц. Юу? Гүй нэр аав чинь хүн зовлон үзэх тусам ухаачдаг байхад улмалд ордоод байхын танаа аав чинь. Оо.
Тэгэл услаа л болоо. Аа, хэтэл бас мах тарий. Юу мах вэ? Тэр чи ургадгүй маа. Тэгвэл чихэр. Мах чихэр чинь урахгүй. Цэцэг мод л ургадаг аахгүй хаа нар. Ер нь энэ цэцгийг эзэнтэй болгоё. Маа чиний цэцэг шүү. Баярлаа. Лагма. Ахын дараа нь чамд өөр цэцэг тарьж өгье за. За. Гой цэцэг талцсан. Аа! Манай байгаа өдөр гаргачиж. Ярта. Йоо, ямар гоё юм бэ? Тэгэд энэ өндөг ихтэйгээ болохоор нь хөгжөөд 2-5 дахиад болгоё. За тэгье. Бүгд Таах. Хоол хийсэн юм уу? Орж гал дээр тавь. Чи над гарандаа юу өрчээд байгаа? Наатаа аваад ир. Чамч. Дэртэйгээ болох гэж байсан шүү. Лагма. Нэш. Амтайма. Ихтэй чихэр эсвэл мах бүр гоё амтайдаг таа. Таадгүй мө? Тэггүй. Лагма. Чи өндгийн чихэр байна гэд төсөөлдөө. Өндөг чихэр хоёр чи өөр шүү дээ. Яаж алхан гэж бодох юм бэ? Төсөөлж чаддгүй мө да. Өндөг чихэр хоёр өөр ч гэсэн өндгийг чихэр болгож болдгийг мэдхүү. Мэдгүй. Энэ өндөг хэрүүдэж чихэр болт юм бэ? Энэ өндгийг өмнөж буцтаж авах. Насан мөнгөөр чихэр авч. Тэгээд л өндөг чинь чихэр болчихдог аахгүй юу? Чи яваад хүн ирж гинэ үү? Хачаад бүгд ан өндөг хараад байж заа юу? За. Та юу ч вэ? Гандар чихэр болох байсан уу? Юу чихэр? Юу ч идээгүй. Худалч би таныг харсан шүү. Энэ мөн гэрэл дуурайд өсөөд.
Би таны эзнээс идэл та. Ямар заваа энэ би. Заамар гэрээ. Аав ээж нь ханаа. Тайл явж байгаа юм. Энтэй чихэр гоо. Аав тийм дээр гар хандах хөнгөө олонний хөдийн газар ингэж явж болохгүй. Ахтагаа цагдаагаа ийцээр. Ахын данаас аав ээжинд дуудчих заа юу. Ой. Ашир. Ой. Өөш. Ага, бага зөндөө өндөг гаргасан баг тий. Хэдий тэгээ хоёлаа үнгээ зараад зөндөө чихэртэй болно шүү тий. Харин тий. Чихэр гоё юм тий. Яасан бэ? Миний богоо харстаага. Цаагаан чамныг юм билий. Сурмаа гिच нохоо хашаан сул орж ирээд барьчихжээ. Миний богоо. Дурсамж 1988 10 жилийн хойно нэвтрүүлгийн бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Аав далавч гэж асуувал мэдгүй гэж хэлээрэй заа юу. За. Гүнч. Нэг далавчтай дахиа гэж баймааргүйсэн. Та нар идсэн юм уу? Таваа хөө. Тогоон тэгэж ханах гэсэн ч л байгаагүй шүү дээ. Юу? Сүрмаа ихч чинь янзал цэвэрж өгсөн гээ үстэй. Нохш чинь. Нохош ховдог авгаа юм аа. Сүрмаа. Чи нэрээс. Үгийн өлөө авгаа юм. Хүүхдүүд зүгээр нэг төр хоол ундныхын юм бүтэн бэлдээд өгөхгүй. Юмнаас нь хугаслаад ахыг, хумслаад ахыг. Оо юу вэ? Чи яасан минь? Би яхаар хумсалтай. Чиний үлэг би нууцгүй. Чи мэрэг гараа. Юу игээд байгаа юм бэ? Буу зайн. Мандрин байна. Шарсан мах байна. Гэтэ илүү амттай шарсан мах байна. Аа, та яаж мэддэг юм бэ? Өнөрлөж мэдэж байгаа та. Гэтэ л амнаа юм аа. Яаж үдийн өнөрлөж мэддэг юм. Тэнд юу аа? Очиж тарцгаая. Ой нана
би чамд заяа. Хан очил. Энэ сайхан бодоод инээдтэйгээ хэлээ бра баалгасан. Тий. Болооч чи. Яг чи ирээш тавнаас шүмшүүрээд байгаа. Хүү ирдэ энэ өстө нэрэ ихэн болингортой бол адг нь болингортой гэж үнэн үг шүү. За яахав тий хөөрхий. Хүүхэд чинь амттан харахаараа зэрэг дурлдаг юм шүү дээ. Тэ ч гэсэнтэй чинь мэдтэй устаа орж ирээд зүгээр ингэж авсан бол муур шиг хумслаа дээжгийн хулгайч шиг ер нь энэ барын зулцгийг баг дээр нь засахгүй бас нэг хулгана гарч ирэх гэж байгаа. Сайхан цаг хурдан сайхан хорим түргэн тархдаг гэдэг. Хөөгийн чинь хорим сайхан болоод сайхан тархаж байгаа болохоор л айл хөрш хүртэл ингээд л цуваад л байна шүү дээ. Гэтэл эн чинь хумсаар хулгайч гэдэг үсттэй эн чинь одоо яаж байгаа юм? За яг хүүгийн минь найр болж байгаа юм байна. Маа. Захилтай аваа заа юу? Маа. Гэт авахгүй ч муухай гэжсэн чи тий. Үгүй яаж байгаа юм? Оо, эдгээр ийм давруу штэ зүгээр. Тийм байгаа үсттэй. Гомдсон байж штэ. Юунтай гомддгийг? Нэр их хасаад. Иш тохс. Гараа өрөг. Ичгүй байна уу та нар? Гараасаа өрөг. Кимээ ухаарлаа ингэ зогсчих заяа. Өнөөдөр орой бол байхгүй шүү за. Гараасаа өргөөрэй та нар. Аминх энэ 2% амидопирин уусмал байгаа юм. Халуун буурал нөвдөл намдаа өрөвслээ эсрэгүүлдэлтэй. Ээждээ зааврын сайн хэлээрээ заа юу. Ойлголоо юм чи. Очоод имийн нүг. Ойлгосон уу? Яв. Гү тэгээ хаглаа ичхэр яа тий. Одоо яах вэ хаа? Шүрд сураад хурдан. Эцхийгээ чи. Элдв янзын хүн амьтанд ховлон гинэ. Тэгээ 90 шинжгүй, эцгийн шинжгүй хөгийн амьтан. Ухаантай сайн хүн болохыг л хичээх хэрэгтэй. Танд аав байх ирч байхгүй. Би танаас хиччихээн. Миний охин явахыг хүсэж байна.
Дурсамж 1988 10 жилийн хойно нэвтрүүлгийн бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Sky Media Hot Series багцтай боллоо. Дайсны хайрл. 100 дурсамж. Давталтын бүлэг. Вонгийн хатан гэх мэт сэтгэл шингэж үлдсэн хуучны хитүүд мөн хамгийн сүүлийн зурлуудаар дүүрэн Hot Series багцад сар бүр шин зурлууд тогтмол нэмэгдэх тул багцаа идэвхжүүлж шилдэг кино зурлуудын ертөнцөөр аялаарай. Дурсамж 1988 10 жилийн хойно нэвтрүүлгийн бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй. Намип цувралын бүх ангийг Sky Media-гийн Hot Series багцаас хүлээн авч үзээрэй.